За миний би энэ Сэлэнг аймгийн Сайхан сумын харьяат Ганбаатар гэж хүн байна. Би эцэгээс 8 үлээ, 5 эгч 2 ахтай. Миний аав ээж хоёр Архангай аймгийн аймгаас Атрын анхны аян гээд илгээлтийн эзэдгээд анхны аян эхлэхэд 1957 онд баха гэдэг баха. Ээжтэй маань гэр бүл болоод 2 хүүхэдтэйгээ аав маань хамгийн бага дүүгээ дагуулад ээж нь бас бурхан болсон юм байлээ. Ингээд 5 эрэгтэй хүүхэдтэй айлын доороос 2 дахь нь байсан. Тэгээд бага дүүгээ дагуулад ингээд Орхон суманд ээжтэй маань гэр бүл зохиогоод 2 хүүхэдтэй анхны илгээлтийн эзэн буюу Атрын анхны аянаар ирж ажиллаж амьдарсан. За ингээд 8 хүүхэд гаргаад 5 эмэгтэй, 3 эрэгтэйтэй ийм ам бүл одоо байлаа. Тэгээд аав маань газар тариалангийн одоо мэргэжлийг эзэмшээд ажиллаж исэн боловч тухайн үеийн социализмын үед компаничилсан ажил явагддагаас хонь яргалтгээд ингээд энэ хонь яргалтан дээр гидсэн бодоотой ургидээд тухайн үед булгийн өдөө суугаад ингээд төгжрөл гэж айхтар ийм аюул төвчин гинтийн тохиолдоод ингээд аав маань одоо хороогийн мөнх усыг үтсэн байдгийн. Би тэр үед одоо аав маань 37 настай, би 2хан сартаа ингээд би 4 сарын 8 дөрөд аав маань 6 сарын 22-нд хороогийн мөнх усыг үтсэн байдаг. За ингээд ээж маань бас одоо энэ зүрхний илэгний юм өвчтөй байжгаад хүнд өвчтөй олон жил эмнэлгээр явж байгаад ингээд 7 дугаар ангид маань бас бурхан болсон. За ингээд бид эцэгээс 8 үлээ учир том ах маань Төмөр үйгээ байдаг 7 төгсөөд одоо сургуулиас гарч Орхон сумын тухайн үеийн улаан булан гэж байсан. Энд одоо гачгаар буюу одоо галчаар 3 жил ажиллаад ингээд одоо биднийг бас хоолнд нүргээд газар тариалангийн салбарт одоо газар тариалангийн тракторчин мэргэжлийг эзэмшээд ингээд ажилласан байдаг. За миний аавыг дагаж ирсэн хамгийн бага дүү буюу одоо Самбуу гэж хүн байдаг. Энэ хүн маань бас одоо Орхон суманд шилжиж ажиллаад энэ Сайхан суманд одоо бас ирж Атрын одоо энэ Сайхан сум гэж байгуулагдахад энэ анхны одоо трактор компанич нар ажиллаад өдгөө одоо гавьяаныхаа амралтанд суусан Монгол улсын ургацын 7 удаагийн авраг Хөдөлмөрийн Баатар гэдэг аавын маань одоо хийж одоо гүйцээгээгүй одоо дүүн гүйцээ шингэж одоо энэ суу алдрыг хүртсэн өнөөдөр 80 гаруй настай буураа маань ингээд Сайхан сумдаа одоо ажиллаж амьдарч байна. Миний төрсөн ах бас одоо ган болд гэж Монгол улсын газар тариалангийн салбарт олон жил ажиллаж өнөөдөр бас энэ цол иргэн Монгол улсын гавьяат механикчуулагч гэдэг цол ирмэгээ хүртээд ингээ бас газар тариалангийн салбарт ажиллаж байна. За миний бие бас одоо энэ газар тариалангийн салбарт бас одоо бага хэмжээний өрхийн одоо үйлдвэрлэлт газар тариалангийн бизнес эрхлээд ингээд одоо 2001 оноос хойш өдөө хүртэл явж байна. Энэ бизнесийн маань одоо манай гэр бүлийн хүн авч явдаг. Би бол энэ трактор компанчин гэдгээс бол ичдэггүй. Яагаад тэгэхээр одоо тухайн үед соц нийгмээс одоо зах зээлийн нийгэм рүү шилжээд энэ 91-93 онд бол одоо хэцүү байсан. Тэгээд надад сурч боловсрох одоо боломж бол тухайн үедээ одоо конкурстэд Монгол хэл бичгийн дээд сургууль гэдэг энэ сургуульд одоо суралцах юм их авсан боловч зардал мөнгө одоо төлбөр юугээд байгаагүй учраас би одоо 3 жил 93-аас 96 он хүртэл одоо газар тариалангийн компанид тракторчнаар ажиллаад ингээд 96 оноос 2001 он хүртэл одоо ингээд 5 жилийн хугацаатаагаар хөдөө аж ахуйн дээд сургуулийг одоо инженер механикч мэргэжлэр одоо суралцад өгсөн юм аа. Энэ одоо сошиалор яваад байгаа тракторч ингээд би энэс үл ичдэгвэ. Тийм одоо тухайн үед одоо хүн хөдөлмөрийг одоо голохгүй хөдөлмөр хүнийг л голдог гэж ойлгодод. Тийм учраас одоо өнөөдөр одоо энэ тракторч ингээд бол сайхан мэргэжил энэ будаа тариа үйлдвэрлээд энэ баялгийг бүтээгээд төмөө энэ өргөө олноо хүнсээр хангаад ингээд явж байгаа буянтай ажил. Тэгвэл одоо байгалийн одоо иргэшэл байдаг их талдаа маш хүнд бизнес. Энийг бол одоо миний аав, миний одоо энэ үе удам ингээд одоо 3 4 дахь үеийн ингээд үргэлжлүүлэл явж байгаа. Бид удмаараа тариаланж ийм л болсон. Тийм учраас одоо тракторчин гэдгээс бол ичиж эмээх юм бол байхгүй. Тухайн үедээ би 2016 онд иргэдийн уралд сумын иргэдийн урал гэдэг энэ төвшөөд энэ намтар дөхөө бичсэн. Энэ намтар дөхөн дээр байгаа зураг өрөг намтар дөх бүгд л одоо үнэ. Тэгэд энийг одоо энэ сошиалор бас явуулаад байгаа юм байлээ. Тийм учраас одоо тэгтээ нэг талдаа энэ хойч үе залуу үедээ хэлэхэд энэ ажил мэргэжлэр ингээд хожим хон яллах ингээд энэ доромжлох ийм одоо юм бол бас хожим хойч энэ дараагийн одоо дүүнерт маань бас одоо битгий юм одоо над чиг юм тохиолдосоо энэ ажил мэргэжлэрээ ингэж золлуулаасаа гэдэг дээр бол эмзэгэлдэг. Би өөрийнхөө хувьд бол энэ мэргэжлэр бол бахархдаг. Ингээд одоо хөдөө аж ахуйн сургуулийг төгсөөд тэр үед бол одоо ийм гүйцэтгэх захирлын
үүргийг төр орлон гүйцэтгэж гэж бодсонгүй энэ аав ээжийнхээ одоо аавынхаа энэ мэрэгчлийг өвлүүлээд энэ одоо тэр техникт сонирхолтой байсны хувьд энэ инженер мэрэгчлийг эзэмшээд ингээд явсан. За ингээд явж байгаад энэ уул уурхай компанид бас салбарт бол 5 жил үйлдвэрлэлийн салбарт ажилласан. Оросын одоо хөрөнгө оруулалттай компанид 3 жил, Монголын 2 компанид ингээд нэг жил ингээд 5 жил, барилгын материал үйлдвэрлэлийн салбарт бол Цемчхой хувьцаат компани дээр 2 жил бодлогын төвшөнд нь ажилласан. Ингээд ийм уул уурхай барилгын материалын салбарт 7 жил ажилласан юм намтар төвхтэй хүн байна.